одоо энэ Номын Баяр гэдэг арга хэмжээг зохион байгуулж байгаа энэ төрийн бас байгууллага сүүлийн хэдэн жил үндэслэхгүйгээр хэдэн жил дараалан энэ асрынхаа үнийг нэмж байгаа. Тэр нь ямар үндэслэлтэй вэ гэхээр одоо энэ дэр бичсэн байна л да. Энэ бол зөвхөн хүмүүст хүрэх гэж байгаа үг шүү дээ. За нэг асрын хүн зах зээлийн хүн хааш 3 өдөрт 300 сая төгрөг байна. Тэгэхэд одоо энэ Номын Баярт оролцож байгаа компани болон номын худалдаач одоо тийм ээ ном хийж байгаа хүмүүсээс нэг асар төгрөсөд 880 сая төгрөг авч байгаа. Энийг бид үндэслэхгүй гэж үзээд байгаа. Яагаад ийм өндөр өртөг авах хэрэгтэй юм? Энэ арга хэмжээнд соёлыг түгээж байгаа энэ арга хэмжээнд Үндэсний Номын Баярт оролцож байгаа хүмүүс яагаад ингэж заавал өндөр өртөг хийж ингэж оролцох хэрэгтэй юм? Дээрээс нь энэ газраас их авах. Их авахын тулд бас бөө юм болов. Тийм үү? За дээрээс нь Номын Баярт оролцож тэр асрын эрхийг авахын тулд сэтгүүл дээр нь материалаа оруулж төлбөртөө материал өгөх хэрэгтэй болдог. Шаардлага тавьсан хүмүүсийг та нар болоо. Та нар бид нар энийг чинь зөндөө олон жил зохион байгуулад хийгээд хэлсэн юм аа. Дараагийн хүмүүс чинь зөндөө байна гэдэг шаардлага тавьдаг. Тэгэхээр энэ үндэсний хэмжээний энэ том соёлын баярыг, Номын Баярыг нэг төрлийн бус байгууллага өмчлөөд ингээд дангаараа эндмээргүй байна. Төр энд анхаарлаа хандуулад үнэхээр улсын хурлын даргын ивэлдор явдаг бол энийг яагаад арай өөр хэлбэрээр Номын Баярыг Номын Баяр шиг хийж болдгүй юм бэ гэж бүр санал хөвүүлж байгаа байхгүй. Түүнээс нэг хүний ажлыг харлуулах гэсэнгүү тэр хүний ажлыг бид нар булааж авах гэсэнгүү бид нар ийм шаардлага тавьж байгаа. Бүх юм байна ч та. Одоо энэ хүмүүстэй ярихад өчигдөр уулзаад энэ олон хүмүүсийн гараа үсгүүдийг ингээд цуглуулад санал тавиад хэдүүлээ уулзаад юмаа ярилцъя гэж ингэхээр цогтойгоод уулзахгүй байна. Тэгээд бид нар шаардлага ингээд тавил да таамтаа ярилцъя гэхээр өрөөсөө хүлээж авахгүй. Бид нар л энийг зохион байгуулдаг. Бид нар энийг зохион байгуулсаар ирсэн. Бид нар ийм болгосон гэдэг. За тэгээд ингээд холбогдох байгууллагуудаа уулзаад баримт цуглуулад ингээд үзэхээр энэ Номын Баярыг айл 2005 оноос хойш холбогдох байгууллагууд нь номын яармаг худалдаа гэж зохион байгуулад ирж исэн. Энэ төрийн бус байгууллагын хүмүүс одоо энийг өмчилж аваад өөрсдөө зохион байгуулдаг ийм болгоод ерөөсөө өөрсдөө хараад болгоцсон гэж хэлж болно.